Танай туслаас их хэмжээний мөнгө угаасан төрийн албан тушаалд авилга өгсөн авсан гэх Тэнгэрийн Холдын компани захирал анх хоёр олон тус компани ерөнхий менежер Отгонболд Чандман мөн газрын засны газрын дарга агсан амар сайхан нарт холбогдох шүүх хурал дүүргийн эрүүгийн хашистны 2 дугаар шүүхэд 2 хоногийн турш үргэлжиж өчигдөр шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад Тэнгэрийн Холдын компани захирал анх хоёрт 3 жилийн хорх ялгаанаач харин газрын засны газрын дарга агсан амар сайхныг бусдаас авилга авсан хэрэгт буруутаа гэж тооцсон боловч амнасаа алдсан учраас энэ үргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин тус компани ерөнхий менежерээр ажиллаж байсан Отгонболд Чандман нарыг энэ хэрэгт гин бурууг болохыг тогтоож цагаатгачээ. Бүтэн жил шахуу шалгагдаж байна гэж олонний анхаарлыг татаад байсан газрын тосны газрын дарга агсан амар сайхныг чухам ямар хэрэг тичнээ дүргийн авилга авсан талаар мэдээлэл тодорхойгүй байсан ба. Харин өчигдрийн шүүх хуралдааны үеэр их сурвалжуудын мэдээлж байгаагаар Тэнгэрийн Холдын компани захирал анх хоёр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмлын лицензэд хувь эзэмшиж улмаар энэхүү хувь эзэмшнээ далимдуулан гадны томоохон компаниудаас хөрөнгө оруулалт нэрээр мөнгө огаасан хэрэгт буруутгагдсан байна. Улмаар анх хоёр нь ашигт малтмлын лицензийг авахдаа газрын тосны газрын дарга агсан амар сайхны дүү буюу Чандманд хаул дүүрэх дарилах Green Rapid Villa гэх хотгонд орон сууц бэлгэлж улмаар амар сайханд хахал өгсөн болохыг өчигдрийн шүүх хурлаар тогтоосон байна. Шүүх хурлааны үеэр анх хоёр нь тус байрыг худалдаж харин Чандманд худалдаж авсан гэж мэдүүлж байсан боловч шүүх бүрэлдэхүүн энэ амар сайханд авилга өгөх замаар түүний дүүд нь орон сууц өгсөн болохыг тогтоож энэхүү хаул дүүргийн Green Rapid Villa гэх орон сууцыг төрийн эмч шилжүүлэхээр шийдвэр гаргасан байна. Ямар ч тач багагүй хугацаанд олонний анхаарлыг татаад байсан газрын засны газрын дарга гэсэн амар сайхан болон Тэнгэрийн Холдын компани захирал анх хоёр нарт холбогдох шүүх хурал ийхүү эцсийн шийдвэрээ гаргалаа. Харин Тэнгэрийн Холдын компани захирал анх хоёрын ар гэрийнхний зүгээс давзаалт гашдны шүүхэд хандна гэдгээ өчигдрийн шүүх хурлын үеэр мэдгдсэн байна.